Монгол улсын ерөнхийлөгч Зэвсэгчний ерөнхий командлагч Ухнагийн хөрсөх Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путиний урилгаар агуу их орны дайны ялалтын 80 жилийн баярын арга хэмжээнд оролцох үеэрээ Оросын холбооны улсын Батлан хамгаалах яам, дотоод хэргийн яам, онцгой байдлын яамны харийн академи эмэгтэйд сургуульд суралцж байгаа Монгол офицер ахлагч нарын төлөөлөлтөд уулзлаа. Ерөнхийлөгч Зэвсэгчний ерөнхий командлагч Алпаагчдыг Зэвсэгчний хөгжилд хувь нэмрээ оруулахын төлөө цэргийн эрдэнэд хичээнгүйлэн суралцахыг заглаа. Хоёр улсын Батлан хамгаалах яам хоорондын гэрээний дагуу 2007 оноос Оросын холбооны улсын цэргийн академи ихтэйд сургуулиудад жил бүр 80-аас 130 хүртэл цэргийн албаагч суралцдаг. Өнөөдрийн байдлаар Оросын холбооны улсын Батлан хамгаалах яамны 25 академи ихтэйд сургуульд 400 орчим хүн цэргийн 30 гаруй мэргэжлэр суралцж байна. Төр тусынхаа аюулгүй байдлыг баттан бэхжүүлэх том зорилтын нэг нь энэ цэрэг аюулгүй байдлын салбарыг хүний нөөцийг бэлдэх болго байсан. Энэ хүрээнд 1921 оноос эхлэн Оросд хойын зөвлөлт хотод тусад анхны цэргийн мэргэжил хөтөлбөрөөр офицерууд залуучуудаа илгээж ирсэн. Өнөөдөр яг энэ зөвлөлт хотод бас Оросын холбооны улсад цэргийн мэргэжлэлээр бэлтгэж ирсэн 104 жилийн аваас тохиож байгаа. Тэгээд өнөөдөр Монголын 1000 төр засгийн төрийн тэргүүнүүд буюу маршал Хорлоогийн чав болсон Монгол төр засгийн тэргүүн маршал Цэдэнбал нар зөвлөлт хотод ус албан ёсны айс их бүртээ Оросын холбооны улс тухайн үеийн зөвлөлт хотод сурж байгаа цэргийн мэргэжил сурж байгаа офицер сонсогчдтойгоо бичлэн уулздаг. Та бүгд бол энэ дэлхийн цэргийн шинж ухаан, аюулгүй байдлын шинж ухаан, батлан хамгаалах шинж ухааны ололтыг сурч эх орныхоо бүтээн байгуулалт улсыг батлан хамгаалах шинэ мэдлэг, шинэ технологи, шинэ ур чадварыг бий болгож захидаг байсан. Тэгээд энэ 40 гаруй жил тасалсан байсан энэ уламжлалыг Монгол улсын төрийн тэргүүн ерөнхийлөгч Зэвсэгчний ерөнхий командлагч хувьд сэргээж өнөөдөр Оросын холбооны улсад хөлийн цэрэг зөвтгчин тагнуул цагдаагийн байгууллага онцгой байдлын гэсэн энэ 6 аюулгүй байдлын хангах чиглэлээр сурж байгаа 800 гаруй сонсогч офицерын төлөөлөл буюу шилдэгдийн хүлээн авч уулзж байгаа. Энэ өөрөө бол ирээдүйн Монгол улсын аюулгүй байдлын батлан хамгаалах аюулгүй байдлын шинэ үеийг авч явах залуучуудад урам өгсөн сайхан түүх арга хэмжээ гэж хэлж байна. Цэргийн орчуулагт илүү суралцдаг. Яг зүгээр энгийн орчуулга биш. Тэгэнгүүт яг бид нэрийг танкны эд ангиллыг хүртэл бууны жижиг хэсгүүдийг хүртэл яг орчуулж аваад хамаг юмтаа задлж үзээд бас тэрийг хийдэг. Тэр нь их сонирхолтой. Хүний газар цэргийн салбарт суралцаад тэгээд явж гинэ гэдэг бол өөрөө бас зөвхөн өөрийнхөө эх орныг биш бас сурсан улсынхаа эх орныг бас хүндлэх мэдрэмж төрүүлдэг. Тэгээд ер нь бол хүн болгон мэдж байгаа Оросын холбооны улс тэгээд Монгол улс маань ямар харилцаа холбоотой байлээ. Тэгээд яг тэр талаараа би яг ирээдүйд энэ хоёр улсын хамтран ажиллах тэр бүхэнд нь яг тодорхой хэмжээгээр өөрийнхөө бага ч гэсэн хувь нэмрийг цаашдаа оруулах хүсэлтэй байгаа. Ерөнхийлөгч мөн сонсогч нарын хамт Москва хотын Метрополь зочд буудлын хананд байрлуулсан Жанжин Сүхбаатарын нэрэмжит дурсгалын самбарт цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Сүхбаатар 1921 оны 11-р сарын 5-ны өдөр энэ байшинд бүгд найрамдах Монгол ард улс болон зөвлөс социалист бүгд найрамдах холбоот улс хоорондох найрамдлын гэрээ байгуулахад оролцсны дурсгалд зориулан энэ самбарыг суйрлуулжээ.